Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочныхоо omorto цаасан урлаар бүтээл төрөвдөг од гэрлэгчийг урьж оролцуулаад байгаа. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Чамд бас шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр шинэ оны 11 сард байхаа манайхаар нэг давны өөцөөр бүтээл хийдэг бас нэг уран бүтээлч минь оролцож байсан. Тэгэхээр яг цаасаар бүтээл хийх нь давуутай харьцуулахад бол арай илүү нөгөө уян хатан чанар нь илүү байдгүй яа. Ямар байдг юм бол цаасан дээр өрсөө алдах хэрэг байдаг шүү дээ. За. Ингээ бүтээл даун дээр бол яг үнтэй. Цаасаар ингээд хийж байгаа л нэг алдаа гаргавал тэр чигтэн бүтнээр нь дахиж их хэрэг гардаг. Тийм болохоор ерөөсөө ямар ч алдаа гарахгүйгээр хийдэг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр маш хиноор маш мэдрэмжийг шаарддаг шүү. Та ер нь бол ихэвчлэн ямар төрлийн бүтээлүүдийг хийж байна? Цаасаар гэхлээр цаасаар ер нь яг ямар бүтээл хийх боломжтой байдгийг. За тийм боломжоос одоо жишээ нь таны хувьд бол яг ямар чиглэлээр юм хийж байна бүтээлөө төрөөд. Цаасан урлал бол маш агуу юм. Би бол хажууд нь зөрөгчийн хүн л гэдэг юм байхгүй. Хийдэг цаасан урдлыг би хийдэг гэж ангирч ирсэн болохгүй. Тэр бол маш агуу. Дэлхийд дээр бол маш олон цаас урлаачтай. Тэдний бүтээл бол үнэхээр гайхамшиг. Чи дараа нэг орж үзэл тэр маш гоё юм гэдэг. Биширмээр үнэхээр биширмээр өстэй. Үнэхээр цаасар исэн бахта гэмээр тийм зүйл зөндөө би. Миний хувьд зүгээр би өөрийнхөө гарын доорх өөрийнхөө хийж чадах чадлын хэмжээр л тэр нэг хідэн бүтээл тавьж байна да. Үүнд болохоор аксессуараас ахуулаад жаадтай зураг одоо жишээлбэл эвтэ 4 амтан мөнгөний мод тэгээд өөр хийж чадах хэмжээний л бүх юмнуудыг л юм да. Одоо аксессуар гэснээс таны бол яг зүүж байгаа энэ зүйлтүүд бол цаасаар хийсэн бүтээлүүд байгаа тийм ээ. Цаас гэхэд бол идэх хэрэггүй. Ямар ч одоо дигжин гоёмсгийн баярлаа. Харин тэгж хардыг. Сая бид нэг төхөм урлангийн нэг шинэ жилээр дандаа нэг юм уралдаг эмэгтэйчүүд орсон. Тэрэн дээр би нэгээ зүгээд орсон. Тэгээ манай эмэгтэйчүүд нэг сонирхсан гайхажсэн. Тэгээд ийм хийж болт юм а гэдэг би бас үзүүлж чадсан. Тэн төхөм урлангийн шинэ жилээр бол үнэхээр мундаг аяаслаг юм ханаар юм хийдэг. Жил висгээр уралдаг. Даавуугаар төрөл бүрийн гоё шинжлэлийн тоглоомууд хийгээд ингээд уралдаг тиймэрхүү зөндөө юм хийдэг. Мундаг аяаслаг олон эмэгтэйчүүд байдаг шүү дээ манай Монголд. Тэгэхээр надад ингэж бодогдол суужлаа л да. Цаасаар бүтээл төрөн гэхлээр тухайн нөгөө хийх гэж байгаа бүтээлээсээ шалтгаалаад тийм ээ цаасны нөгөө нэмгэн зузаан тийм ээ одоо гялгар гадаргуутай гэл ер нь цаасны чанар бас нэлээд нөлөөлдөг юм болов. Яг та нарын бүтээл төрөвж байгаа цаас ямар төрлийн цаас байдаг юм болов? Мэргэжлийн төвшин гэхээр бүр өөр бол авчина. Миний болохоор одоохондоо зүгээр сонирхогчийн төвшин. Тэгээ би одоо л хийдэг цаас мань болохоор Монголд минь байдаг цааснууд. Одоо тэгээд тийм сүртэй айхтар тийм цаас ороод идэггүй. Тэгээд яг юу хийхээсээ шалтгаалаад нөгөө цаасны чанар нь шалтгаална гэсэн шүү дээ. Цаасан зураг хийхэд бол зөөлөн цаас хэрэгтэй. Яг тэр нөгөө тэр цаасыг шахаж хийдэг болохоор хатуу цаас болохоор жоохон хийцэд нь жоохон нөлөөлөд идэг. 3D одоо вар сав одоо нэмэг бүгч эдээсээ хийхэд бол жоохон хатуутар цаас байвал болоод идэв. Тэгээ яг тухайн хийх байгаа бүтээлээс л янз бүрээс нь шалтгаална. Одоо дэлгэцэн дээр энэ мөнгөний мод байна уу? Энэ дэлгэцэн дээр энэ болохоор эвтэ 4 амттай. Эвтэ 4 амт маань одоо энэ болохоор авжуур гэл тийм цаасаар гэсэн төрөл бүрийн авжуур тэр хийж болдог. Цаан баарсаа хүртэл хийж болно. Сонингийн цаасаар гэх чинь одоо гарын дор хаягдл материал шүү дээ. Каталог. Гэрт нэг уншаад ирсэн сонин тэрүүгээр чинь төрөл бүрийн гоё баарсаа хий гэртээ гоё ингээд интерьерээ сүнээр алгаад тий. Одоо өчигдөрхөн л гэхэд би гэрд хөглөрж исэн баах олон сонингоо хайчлаа шүү дээ. Тэнтэй ярилцсан мэдсэн бол. Тий. Чинь маш гоё гэрээ интерьерт бол маш нөлөөлнө шүү. Төрөл бүрийн гоё юм хийсэн хаад тэр тэгэл каталогны нөгөө нэг одоо инфос сонин инфос сэтгэл гэдэг шүү дээ. Тэрүүгээр ч төрөл бүрийн зүйлд чимшүүр сууснууд хэд. Тэг яг тэрүүгээр
хийсэн бас цүнх байдаг. Тэгээд одоо жишээ нь та хэллээ штэ сэтгүүлийн цаас гэдэг чинь бас өөрөө гялгаар нөгөө шохотой цаас байгаа штэ тийм ээ. Тэрүүгээр хийсэн тийм сүвнэрийн одоо тийм ээ гар цүнх ингээд гоёл зүүсгэл гэдэг ингээд яхалаар чи эднэр шин эдлэгээний чанар гэвэл эдлэгдэх хугацаа гэхлээр их богинохон болчих юм шүү. Тэгс нэгдээд байна. Хүмүүс эрдэж одоо гэдэг. Цаас хэр аяг хэврэг баг нэг үсэл хайчна гэдэг. Ганц хоёр удаагийн хэрэглээ болчих юм шиг. Тийм биш. Цаасыг ингээд цавуутай халаад ингээд нугалж наагаад инхээр яг мод шиг хатаа болдог байхгүй. За. Тэр шүр цус шиг тийм аяг хатаа чанартай болт. Тэгээ дээгүүр нь лактаад тэгээ тэр чинь нөгөө шүр сувсаар ингээд шүлждэг шиг тэгээ төрөл бүрээр ингээд хийхээр тэр чинь айгүй бат бөх болдог. Хүмүүс ерөөсөө цаасаа гэрлэг амар амархан барыг чөтөн зөрөнгөд асч чинь усан дөрүүд ингээд нороо далгаа болчихъя тэрхүү айлганттай. Зүгээр харагдах байдал нэг гоё гоёмсог дэгжин юм шиг хэрнээ хэрэглээнд болохоор хэрэглээний эдлэгээ чанарыг даахгүй юм шиг л нас төсөөлөгдөд байхгүй. Тэр хүн өөр хэрэглэж байгаа нь энэ мэн цааш шүү гэдэг утгаараа бас тий хайлаж бас гарнах хэрэгтэй байхгүй. Тэрнээс бас тэгэл хамаагүй тэгээд усан дөрүүд л угаасаа цаасан чи тэгээд хэцэн штэ. Тэгэхээр таны хувьд одоо яг энэ цаасаар бүтээл хийх яг энэ нурлагт хэдэн оноос эхэлж суралцаж эхлэв? Би нөгөө 2006 он Солонгос явсан. Тэгээд 2009 онд ирсэн. Тэгээд гэхдээ би нөгөө ажлынхаа жоо нэг амардаг. Тэгээ амархаараа гадар ингээл дэлгүүрээсээ явж байгаа л нэг аюу гой урлан бас. Аюу гой Солонгосын төрөл бүрийн гой урлан байдсан штэ. Тэгээд тэндээс харж ах чинь нэг даав урлал гээд тэгээд нэг бас нэг юм баримлын шавар уурлал. Тэр нь их гоё таалагдсан. Тэрэн дээр очиж хацгасч байгаа бол ерөөсөл Монголд ийм л юм хийя. Монголчууд эмэгтэйчүүд маань бүгдээрээ л гэртээ хөөхтэй харж суудаг. Тэр цагийг тий маш тэр хөөхтэй харах цагийг маш гоё өөр бүлээлтэй өнгөрөөдөг болчих юм бол хөдөлмөрч болгочих юм бол илүү сайхан юм байна да л ядаж өөрхөн гараар хийсэн бүтээлээ гэрээ чимчин хамгийн эдийн засгийн аягүй хяналттай. Янз бүрийн дэлгүүрээс сүмнэр худалдаж авахгүй тийм ээ өндөр үнэтэй шүү. Сүмнэр үж чинь. Тий. Тэгээд санагдаа одоо яг тэр мөрөдлөө мэйлэлж явж байгаа шүү. Тэгээд анх ингээд суралцаад ингээд явж байхад тийм ээ яг энэ цаасаар бүтээл хийхэд юу хэр амархан байдгийг энд яг ямар одоо тийм ээ илүү их мэдрэмжтэй гарын ур сайтай хүмүүс тийм ээ цаасаар бүтээл хийхэд илүү амархан суралцдаг юм уу эсвэл хүн болго ингээд барьж аваад энгийн тийм ээ жижигхэн тийм ажиллагаа багтаа зүйлээ хийгвэл ингээд хийгээд болчдөг юм болов харахад аяг хэцүү юм шиг санагдсан юм лээ. Би нөгөө шавнараас анх асууж ирсэн юм. Минийхтэй анх хийхэд хэцүү юм шиг санагдчихсан гэсэн чи аяг хэцүү юм шиг байсан. Тэгээ одоо хийгээд миний хүү хийж чадчихна гэсэн чи одоос та аяг амархан. Тэгээ тэр хүн харахад аяг хэцүү юм шиг санагдсан. Гэтэ аяг амархан. Аяг амархан л гэж хэлэхээр санагдтыг. Тэгээ зарим нэг юм дээр үнэхээр мэржлийн шаарддаг. Нөгөө мөнгө гэл наацх нь орон зай мэдрэмжээс ахуулаад тиймэрхэн дээр бас шаардлагатай мэдээж бас энэ чинь хүн цаг зав зарцуулж байгаа юм чи одоо тийм ээ амар хялбараар бүтдэг хөдөлмөр гэж юу яах вэ тийм ээ маш их цаг хугацаа ордог. Жишээлбэл одоо эвтөдөр амтны их чинь 4-5 хоног сууж хийш. Тэгээд энийг хурлыг хийсэн хүмүүс аягүй төвчээртэй болд юм шиг санагдав. Тэгээд би ялангуяа бага насны хүмүүсийг энийг хийгээсэй гэж боддог байхгүй яа тэр үед бага наснаас ийм бүтээлч сэтгэлгээтэй болно. Нэгдүгээр хоёрдугаар аягүй төвчээртэй бол. Тэгээд юмхнаар юу хийцэн Эдгээр ирээдүйд өөрт нь маш хэрэг олно л гэж бодоод байгаа шүү дээ. Эдийн засгийн хүртэл нэлээ тийм ээ аривч хямгач болох юм байна. Тэгээд наацхан ээжээсээ аваас нөгөө найзтай юм бэлгэлсэн ингээл мөнгө нэхэд говоод өөрийнх нь гараад хөөрхөн хийгээд найзтай бэлгэлсэн читэрч хамгийн агуу юм баггүй. Миний ганц бодож мөрөд явдаг лээ. Хүүхдүүдийг сургах аяг хүсэлтэй. Одоо тэгээд яг хүүхдүүдийг сургах нэлээд хүсэлтэй гэж ярьж байна. Тэгэхээр ер нь яг таны шавь гэвэл яг тийм бага насны хичнээн шав байна. Таны тухайд. Одоо би Баянгол 43 дугаар сургуулийн 4-ийн ангийн төвийн цэцэгчтэй ангийнханд хичээл орж байгаа. Хичээл ороод жил бишээ сар болж байна. Хасаан бүтсэн хичээлд 10 цагаас нэг
4 цаг хүртэл хичээлдээ ядархаа мэдгүй шүү. Өснөө ч мэдгүй. Аюу дуртай. Багш ийм хичээл өдөр болгон хардаг бол гоё тий. Нөх хүүхдээ сонирхолтой болохоор цаг яаж өнгөрж байгааг ердөөсөө мэддэггүй. Тэгээд би саяхнаас нэг гоё боловсролын янаас нөгөө хүүхдээ авьяасаа хөгжүүлээ гэдэг нэг төсөл гарсан юм лээ. Тэр их таалагдаад байгаа. Яг үнэхээр хүн болгон хүүхд болгон монгол хэл математик мэдэх албагүй шүү дээ. Өнөөдөр өөрийнхөө юу чаддаг тий тэрүүгээр л хүн амьдарч чадчихвэл нэг юм ч гэсэн сураад авах тэр хүүхдэд дийлэдэггүй ш. Заавал математик, монгол хэл, англи хэл гэж гүгээд би тантай наад дээр чинь санал нийлж байна. Тэр бол үнэн шүү. Нэг зүйл дээр л илүү их мэрэгшүүлээ тухайн зүйлээ илүү сайн хийж чаддаг байхад л тэр чинь нөгөө тухайн хүний нөгөө амьдралыг нь аваа явчих, хоолоо олоод иччих гол юм байж л байдаг шүү дээ. Тэгээ манай нөгөө сурагч нэг Баямэлэг гээд анхныхаа бүтээлийг зарсан гэс. Тэгээ оронтой. Багш би нэг хөөрхөн гацаараа зарсан шүү дээ гэж. Тэгээд хүүхдэд өөрсдөө хөдөлмөрлөөд өөрийнхөө тэр нөгөө ур ухаан шингэсэн бүтээлээ бусдад үнэлээд тэрүүгээр мөнгө олно гэхэлэр илүү амтсан илүү нөгөө хорхоо илүү дур сонирхлыг төрүүлдэг байх. Харин аяа хөөрхөн мэтлээ. Би тэгээд хүүхдүүдийн бүтээлийг харахаар аяа урам ороод ямар хөөрхий өөрөө одоо хийхээс илүү хүүхдүүдийг аяа хэмээгээс гэж аяа тий. Тэгээд одоо эхнээсээ зөндөө бүтээл хийж байгаа шүү. Одоо амралтаараа сая 10 бүтээл хийж ирээгээр гээд нэг даалгаварсан. Тэгээд нэг бүтээлээр нэрхээр нэг өцлөн гаргаж хэлэх чаддаг. Тэгэх юм бол хүүхдүүд минь илүү урамшаад тий. Ийм гоё юм байт юм ингээд хүүхдүүд бас юу хийж чаддаг юм бэ гэдгийг томчуудад бас тий харуулах хэрэгтэй. Тэгээ гол нь миний юунд ч аюух тийм өндөр өртөгтэй юм ордгоо шүү дээ. Ерөөс гарын дорох материалаар юмнаар юм хийгээл. Тэгээ тэрийг хөөрхөн өөрийнхөө сэтгхүйд тохируулаад өөрөө сэтгээд тэгээ тэрнээс ч аюух хүмүүжил олж чадсан юм л. Одоо миний төжөөс цагийн бол цаг штэ. Яг цагтаа ирсэн надад зэрэг ирсэн. Багш хаана нэ гэх. Багшигаа хүлээгээл. Тий аюу сонирхолтой юм лээ. Энийг ер нь яг тэр засгаас ингэ дэмжиж өгч байгаад аюу баярлж байгаа шүү. Тэр нэг сая нөгөө хүүхдээ авьяас чадвар хөгжүүлэх гэсэн тийм төсөл гарсан. Үнэхээр надад амар тийм болж байгаа. Дүрслэх урлагийн хичээлд нэг ингээд оруулаад өгчүүл яадаг юм бол та тэгэж үзсэн үү? Дүрслэх урлагийн хичээл гэж одоо технологи хичээл гэдэг ордог. Бидний баг хахад одоо дүрслэх урлаг гэсэн шүү дээ. Одоо л өөр болсон. Технологи хичээл гэж орсон л. Тэгээд тэр 43 дахь сурвал одоо ингэдэм мэтлээ. Хүүхдээ авьяасыг хөгжүүлэхээ бүр бүхэл бүтэн 3 цагийг тэр монгол хэл математик орхоо хэлсэн. Тэгээ 3 цаг яг тэр хүүхдээ авьяас зориулдаг болсон мэт. Тэгээ тэр нэг надад аягүй таалагдаад одоо тэдний сургалтад хамтарч ажиллаж байгаа. Та бүхэн ярьцлага төр завсарлуулъя. За эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлэг маань уламжлалын дагуу за нийт үзэгчтэй зориулаад ингээ танин мэдгүй гоо сайхны мэдээллүүдийг бас хүргэдэг. Тэгэхээр өнөөдөр манай сэтгүүлч маань та бүхэнд тийм ээ. За нийт үзэгчд маань бас ямар мэдээлэл бэлтгэсэн байна. Хоёулаа хамтдаа хүлээн авч үзээд студидтэй эргээд уулзцаая үзэгчтэй. Зургийн хэлбэр бүхий нүүрэнд ямар ч үс засал зөгтөг учраас үсээ эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Үсээ өнгөлөг байлгахын тулд арчилгааг нэгт тавьж, сайн илэлэг хийж, ургалтыг хурдцгах хэрэгтэй. Богино тасалдтай үс хүнийг овортой болгодог учраас үс асалтыг олон хэлбэрүүдээс өөрт тохирсон сонгох нь амар биш гэлээ овор нэмэх хандлагаас зайлсхийх шалгуур гэдгийг санаарай. Тэгэхээр үс арчилгааны талаар мэдээллийг хүргэлээ. За одоо хоёлаа түрүү ярьсан сэдв рүүгээ эргээд оръё. Тэгэхээр манай улсын хэмжээнд бол яг бүр улсын хэмжээнд гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Цаасан хурлаар бүтээл төрөвдөг хүн бол ер нь бол тоотой итгэн баг шүү. Цөөн ба. Миний мэдхийн сая нэг би фэйсбүүкээр л тийм цаас урал хийдэг нэлээд олон хүмүүстэй холбогдлаа. Аюу гоё юм лээ. Тэг хэр их байна? Нилээ олон шүү. 13 5-нд багтаа шүү. Одоо нэг багш байдیں۔ Оригамиг үзэсгэлэн гаргаа яваад нэг аваа нөхөр ирээд юм лээ. Тэгээд одоо бас нэг ариун гэдэг яг фэйсбүүкийн нэгээр л одоо яриад байгаа шүү. Яг уулзаж нүүр цараараа уулзаж байгаа. Тэгээд бид нар ч одоо ингээд яг тэр чиглэлээр дандаа фэйсбүүкээр харьцаа явчихсан. Тэгээд хийсэн бүтээлүүдийн тэрүүгээр л хараад хийх хинээсээ суралцал аюу гоё юм лээ. Зөндөө мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Та түрүүн ярилцлагыг хэлжсэн Солонгост байхад ингээд тийм ээ тэр бүтээлүүд хүмүүсийн тэр салаануудыг үзээ явж байхад янз бүрийн тэр гоё салаанууд байд юм
юм бэлээ гэд. Яг цаасан урлалаар Солонгост тийм ээ цаасан урлал нь өөрөө хэр их хөгжсөн байдгийг тэгээд энэ цаасан урлалын дотор ямар ангилал шатлалтай байдгийг тийм ээ. Тэгээд яг аль цэгдээ аль урлал нь одоо илүү тийм гоё ингээд байдгийг бэ. Цаасаар хийсэн гэхэд бүр итгэмээргүй баймаар. Тийм Солонгост жил болгон тийм цаас урлал үзэсгэлэн болдог юм байна. Тэрний нэг би хэдэн зургийг интернетээс л нэг олж үзсэн. Өөрөө нэг биеэр очиж үзхэнс гэж боддог. Тэгээ 10 сард Улаанбаатар дээд сургууль дээр Солонгосын цаас урлалын албаноос жил болгон 2 хоногийн семинар явагддаг байхгүй. Тэрэн дээр бүгд цаас урлалаар бүтээлээ гэдэг тэрүүгээр ингээд шалгаруулад ингээд юу яа өрөмжлөн өгдөг байхгүй. Тэгээ тэрнээс би сая гран при Солонгосын цаас урлал. Тэгээд Солонгост бол цаас урлал 20 жил болсон. Тэгээ би тэрнээс Солонгосын цаас урлалын албаны ерөнхийлөгчөөс сектор шанлаа гардаж авч байхдаа үнэхээр амар баярлжсэн. Хүний хөдөлмөрийг амар үнэлдэг юм байна гэж бодсон. Тэгээ Солонгост ингээд хараад ижих чи ер нь бол гар урлалыг бол төлхөө хөгжүүлсэн. Жишээлбэл одоо ингээд даавгаар юм хийх тэр төрөл бүрээр ерөөсөө тэр одоо жишээлбэл шаараар хүртэл төрөл бүрийн гоёл чимэллээдэг. Ерөөсөө юмхнаар юм болгоал тавьдаг. Тийм хөдөлмөрч босоод өгдөг. Тэндээс би яг тэр л зангалайг олж авсан. Илүү надтай таалагцайг хөдөлмөрчтэй. Тэгээд хүн хөдөлмөрсийнхаа үр дүн заавал нэг юмд хүрдэг юм байна л гэдэг аягүй сайн мэдэрсэн. Тэгэхээр та түрүүн хэлжсэн шүү дээ. Миний бүтээлүүд бол ерөнхийдөө сүвнээр тийм ахуйн хэрэглэлийн бүтээлүүдээ одоохондоо та хийж байгаа гэсэн. Цаашдаа яг өөрийнхөө бүтээж байгаа бүтээлүүдийг хийж байгаа бүтээлээ илүү цар хүрээг нь өргөжүүлээ тийм ээ. Илүү ингээд даацтай том юм хий гэсэн төлөвлөгөө бас байгаа. Юу жил болгоно нэг гоё том цаас урлал үзэсгэлэн гаргаж хийж одоо тэрийг би одоо нэг бүр яаж чаад хэдэн цаас урлал хийдэг хүмүүстэй хамтарчаад нийлжаад тэрийг бүр зохион байгуулалтаар жил болгон зохион байгуулмаар санагдаад. Тэрийн нэгдүгээр төлөвлөгөө энэ 2013 оны 2-дугаарт нь болохоор Солонгос руу цаас урлалын үзэсгэлэнтэн бүтээлүүдээ явуулмаар. Бас Японд ч их цаас урлалыг аягүй дэмждэг орн шүү дээ. Тэгээ тэр бүхэнлөө одоо энэ бэлдээд байгаа хөрхөн шавнырынхаа бүтээлүүдээс явуулмаар санагдав. Айгүйх том мөрөдөл. Монгол хүүхдэд бас ийм хийж шүү гэдгийг олон улсад яг үнэ. Яа тэр гадаадын хүмүүс хийж болоод гэдэг Монгол хүүхдэд яхаж чадахгүй. Тэгээ одооноос ингээд эхэлж байгаа нь надад тэгээд таалагддаг. Энд бол насаа. Тэгээд таны өвөрдөр байгаа зүйл бол одоо яг энэ тийм ээ бүтээл хийдэг тэр гол багаж хэрэгслүүд байгаа тийм ээ таныг танилцуулахгүй. Энийг би өөрөө яг нэг гарын доор өөрөө ингээд зохиосон. Бээжмэж ингээс очих гараа тэгээд Америкаас захиалахаар бас их хүнтэй хүүхдүүд маань тийм хүнтэй өртгөөр юм хийхэд хэцүү. Тэгээ би өөрийнхөө гараар нэг багж магчийн хийгээд багжнуудаа гэвэл ямар багжнууд ороодаг багж идэв би өөрөө зүгээс сэтлээд нэг биерний ишинд ингээд суулгацсан. Тэгээ тэрээр зөндөө олон бүтээл хийсэн. Тэгээ тэрэндээ хайртай би. Тэгээд заавал гадаадаас юм авч яхаар би ингээд өөрийнхөө гарын доорх материалаар ингээд энэ хамгийн анхны багж игээд энэгээр их олон. Тэгээд энэ цаасаа үртэл тийм ингээд шүү дээ. Энэ хөөрхөн ингийн багчаар идэв. Тэгээд энэ цаасаа би өөрөө бас зүстэй нөө хүүхдүүдтэй хямд төсрөөр энэ цаасаа бэлдээд өчвөл миний хүүхдүүд их олон бүтээл гаргах юм болоо гэж бодоод их өндөр цаасаа цаас бол хүүхд чинь нөгөө хайрлаад юм хийчихдэггүй шүү. Тэг хүнтэй юм чинь ингээл. Тэгээд нийт наатаа чинь нэг 300. Энийг гаргачих уу? Аваална ална. Тийм. Солонгосоос нэг энэ бол зүгээр л одоо миний ойлгоцоор бол зүгээр өнгийн цаас шиг санагдаад байна. Өнгийн цаасыг ингээд би хүүхдэд ингээд өдөр шөнөгүй үдсэл тэгэл бэлтдээ. Энэ өөрийн хэмжээ гэсэн байт юм байна тийм ээ. Энэ 0.3 мм-ийн хэмжээтэй. 0.5 мм, 0.7 мм-ийн 3 төрлөө. Одоо яг ийм хэмжээтэй цаасаар ямар бүтээл хийнэ гэсэн үг үү? Одоо наадахаар чинь төрөл бүрийн нөгөө нэг зураг энэ бас эмэг бүгжөө чинь. Жоох арай хатуухан цаасдын тэрүүгээр нь болохоор 3D нөгөө одоо варсав нөгөө нэг аягны суур мороос ахуулаад зөндөө төрөл бүрийн гоё юм. Одоо жишээ лааны доотлын суур морийг хүртэл гоё юм наад цаасаар нэг хийгээд авчих. Юу л бол юу вэ? Хүмүүс цаас гэхэр юм хийж болохгүй юм шиг тэстэй төрөл бүрийн юм хийдэг шүү.
боломжтой. Түрүүн тэгээд та бүхэн ярилцлага эхлүүлэх юм бас таны Facebook руу орж исэн тийм ээ. Тэгэхэд одоо гадны зарим орнуудад бол яг тийм 3D байдлаар тийм гаднах нөгөө ялангуяа тэр салон гоёмсог газрууд бол их гоё гаднахаа тийм ээ тогтчулсан байсан шийдлийг сайхан ингээд тогтчуулаад ингээд шийдсэн байдаг. Тэгэхээр таны хувьд яг ингээд тухайн нэг салонтойч гэдэг юм уу тийм ээ үсчний яг юуны чимдээд хувцас загварын салонтой хамтраад яг тэгээд гоё нэг яг өөрхөн бүтээлээрээ тухайн ингээд салоныг чимээ тогтчуулъя гэсэн тийм санаа байдаг уу? Бага шүү. Харин одоо яг тиймэрхүү санаа төрөд Германд тэр нэг брэнд дэлгүүр үүднийхээ нэг шилэн хоргон интерьер аягүй гоё янзсан байхгүй тэр чинь аягүй мундаг шүү дээ. Цаас урлаг дэмжиж чинь гэсэн шүү дээ. Одоо жишээ нь тухайн яаж шийдэж одоо гоёж тогтчулсан байх вэ? Одоо яг энэ цаасан хувилбараар ингээд яг тэр цаасаар өнгө хослуулаад одоо төрөл бүрийн юм хийж болно. Өсчингийн газар байлагч яг тэр үснийх нь төрлийн ч юм уу те намарсан ус хүмүүсийг цаасаар хийж болдог аахгүй. Нүүр царайгийн хүртэл хүний нүүр царайг гаргаад одоо эмийн сан байлагч эмийн сангийн тэр эмблемийг чинь бас цаасаар хагаа уралчиж болно. Юм л бол бүх лого эмблемүүд хийж болно. Тэгэхээр одоо таны хувьд бол яг ажиллаж байгаа том бүтээл гэвэл одоохондоо ажиллаж байгаа том бүтээл ахгүй одоо хүүхдүүдээс сургаад нэг тэр үзэсгэлэнгийн гаргаад очил. Тэгэл миний хүүхдүүд би нэг урамшуулаад тийм л одоохны ойрхны зарилнаа 2013 онд багтаад нэг гоё ээжүүдийн клублны их санаа байгаа та. Тэнд ээжүүд минь хүүхдээ хайчаа саатуулаад нэг жилээ цагаар нэг ганц хоёрхан юм хийж сураад тэгээд ингээд илүү гоё юм гэртээ сууж байгаа ээжүүд минь хамгийн их завтай хүмүүс идэх шүү дээ. Тэгээд чад нэг хүүхдээ нас харж хүн байдгүй. Тэгээд миний ганц мөрөдч явдаг хүүхдүүдийг харж өгч байгаа оронд тэрэнд би хөөрхөн хэдийн юм сураад авсан. Ачаасаа гэж би бодсон шүү. Яг ялангуяа хүүхд нь нялх байж байгаа тийм ээ бор хоолнд ороогүй эсвэл дөнгөж нэг ой хурж байгаа хүүхдээ нэг хідэн хэсэг хугацаанд харах тийм ээ заашгүй шаардлагатай ээжүүд минь бол өдрийг за мэдээж гэрээ ажлыг ин хүүхдээ асрна гэсэн хэрнээл цаг зав ихтэй байдаг. Бас нэлээд уйддаг. Тийм нэгдүгээрт байдаг. Хоёрдугаар нөгөө сургалтанд явах хэр хүүхдээ хинт харуулах вэ гэдэг хэлцээд. Тэгээ миний хамгийн түрүүнд бодсон би өөрөөс 2 хүүхдээсэн шүү дээ. Шүү дээ. Тэгэл би боддог аахгүй. Ингээл янз бүрийн сургалтанд суух нөгөө хүүхд харах юм байдаг. Тэгээ Монголд нэг хүүхдийг нь харж өгөөд тэгээ хажуугаар нь би өөрөө сургаа явчихдаг. Тийм нэг гоё клуб байдаг болоосаа гэж аяг мөрөддөгсөн. Тэгээ одоо тэрийг заавал хэлүүлнэ. Хүн яг энэ цаас урлаар бүтээл хийж сурахын тулд ер нь ойролцоогоор хэдийр хугацааг өөртөө гаргачихад ер нь тийм ээ хэдийр хугацаанд дөрөв ингээд айтайхан бүтээл хийгээ сурчих уу? За тухайн хүнээсээ өөрөөс нь шалтгаална. Тухайн өөрөө их мэрэлттэй л маш хурдан сурдаг хүн байдаг. За бас нэг их удаан сурдаг ч юм байдаг. Тэр хүн хүнээс өөрөөс нь шалтгаална. Тэр хүн өөрөө хэрэг сонирхолтой хурдан хийж сурахыг хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө бол бүх сургалт бол ер нь сарлаад сар хугацаад. Тэгээд сарын хугацаанд бол анхан шатны бүх юмыг сурч. Тийм. Тэгчээд нэг орохдоо нэг 3 цагаар ордог юм л та. Тэгтээ бол хүмүүс 3 цаг бол дэндүү богинохон байдаг. Бүтээлч хүнд бол нэгдээ энэд ирэмх хооронд л дуусчихдээ да. За танд баярлалаа. Та бүдээрээ ярилцах цаг үгээр өндөрлөж байна. Тэгээ бидний урилгыг хүлээн аваад ингээ хүрэлцэн ирж өөрхөн бүтээлээсээ бас ингээ танилцуулсан танд маш их баярлалаа. Таны цаашдаа хийхээр зорж байгаа бүтээлүүд амжилттай сайхан болж тийм ээ. Их сайхан тийм бүтээл төрөх болтугай гэсэн өрөөлийг дэвшүүлээ. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан танаа Монгол телевизийн хамтлагийн эмэгтэйчүүд зээн чамд бүр их баярлалаа. Тэгээ цаашдаа та бүгдийн ажилд өндөр амжилттай. Тэгээс олон сайхан эмэгтэйчүүдийг урьж оролцуулаарай гэж хэлсэн. Баярлалаа танд. Үзэгчдээ эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үгээр өндөрлөж байна. За өнөөдрийн манай зочны хоморт маань чөлөөт уран бүтээлч од гэрлэгч маань урагдан оролцож өөрийн цаасаар одоо хийсэн уран бүтээлүүдийн талаар ярилцлаа. Ингээд маргааш өдрийн цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.